За Монгол улсын үндэсний аюулгүй байдал бол Монгол улсын газар зүйн бүрэн бүтэн байдлыг хадгалах, Монгол улсын хүн амын аюулгүй байдлыг хадгалах ийм л эрхэм үүрэг зорилгыг Монгол улсын ардын харин хадгалдаг. За Монгол улсын харин маш төрийн эрдэнэт бол 1995 оноос эхлээд Монгол орны жижигт нийцүүлэх Улаанбаатар хотуудыг байгуулсан. Улаанбаатар хотын жижигт нийцүүлнэ гэдэг бол Улаанбаатар хотын хөгжил цэцэрлэгтэй их холбоотой, Улаанбаатар хоттой их том ойролцоо хөгжилтэй соёлтой хотуудыг байгуулах тэвэл эрхэм үүрэг зорилго байсан. Харамсалтай нь их сайхан хот байгуулад дунд нь Улаанбаатар хотчиг хот байгуулсан байгаа шүү дээ. Тэгээд Сүхбаатарын талбай хийцэн байгаа. Засгийн газрын ордныг адилхан барьсан байгаа. Тэгээд соёлын төв өргөө, хотын захиргааны байшин, драмын театр, дуурай үжигийн театр гээд ерөөсөө Улаанбаатар хот хаана ямар нэр хүндтэй газар байдгийг бүгд нь адилхан хийчихсэн байгаа. Нэгд хоёрт 100 айлыг бас хийцэн байгаа. Хуучин 100 айл гэж ярьдаг. Бид бүхэн сайн мэддэг. Барилгын материалын жоб дэлгүүрийн тэр ойролцох газруудыг 100 айлын 10 байр байдаг. 10 байраас нэг байр нь бүр дээгхэн үед алга болж байсан нуур жумжсэн. За иймэрхүү түүхтэй. Тэгээд энэ 18 аймагт 14 Улаанбаатар хот барьсан байна. 14 Улаанбаатар хот маань 14 засгийн газрын ордонтой, 14 улсын их хурлын тамгын газартай, 14 улсын их хурлын танхимтай. Тэгээд 14 адилхан улсын их хурлын танхим байгуулсан байгаа шүү дээ. Тэгээд ийм хуваагүй үйлдэл явдал бол Монгол улсын үндэсний аюулгүй байдгийг алдагдах цорын ганц үйл хаалгыг нээсэн. 14 Улаанбаатар хот нь 14 адилхан цагдаагийн газартай, Батлан жанжин штабын байгууллагатай тийм л болчиход байгаа. Тэгээ 14 Улаанбаатар хот маань адилхан 9 цагаан тогтой, цэнгэлт хүрээлэн өөр байсан чинь сүлдээ адилхан болж хувирсан. За ийм байгаа. Тэгээ ингэж Улаанбаатар хотуудыг адилхан барьснаар үндэсний аюулгүй байдалд алдагдаж эхэлж байгаа. Тэгээ яагаад алдагдаж байгаа нөхөр аль нь жинхэнэ хурлын тамгын газар, аль нь жинхэнэ их хурлын гишүүд вэ гээд ялах гэсэн чинь ер нь тустай их хурлын 76 гишүүн өөр хотод байгаа шүү дээ. Тэгээ Өвөрангай аймаг чинь аймгийн төвдөө Улаанбаатар хот байгуулсан байгаа. Арангай аймгийн төв Улаанбаатар хот байгуулсан байгаа. Тэгээд бид бүхэн энэ газрын зургийг маш сайн үзэх хэрэгтэй байна. Энэ цэгээс энэ Монгол улсын газрын зургийн зүүн цэг гэж ярьж байгаа. За энэ зүүн цэгээс баруун цэг хүртэл 23,000 км газар нутаг. За урд энэ цэгээс урд цэгээс энэ байгал нуур харалтай энэ хүртэл 8,000 км газар нутаг байгаа. Тэгээ бодоод үзэхгүй ямар учиртай ийм олон 8,000 км газарт 1000 км гэж бодохгүй ингээл ховлын булган хүртэл 1200 км газар нутагтай гэж Улаанбаатар хотоос ийшээ ингээл явахт чинь тэгж хэлээд байгаа шүү дээ. Тэгтэл үндсэндээ бол 8,000 км гэхлээр ховлын булган орох зайч юу ч биш болч таарч байгаа. За бид нар яаж хэмжсэн гэхлээр Монголын нэгдсэн армийг 18 аймагт нэгтгэл хийж тэгээ Улаанбаатар хотуудыг ерөнхийдөө хэмжсэн байгаа. За бид бүхний сайн мэдэх энэ Бээжин хот руу замын үүд гэж ярьдаг. Энэ богоон зам ингэж хойш явж гад Эрхэн улаан үүд гээд тэгвэл яг ийм байдлаар бид нар машинтай явсан. Машинтай явахд бол сар гарan явж байсан Улаанбаатар тархан хортлоо сар гарan явж байсан гэж бодглохлоор чинь хэдэн километр газрын явсан нь ойлгомжтой шүү дээ. Буцаад явбал бас сар гарan явна. За ийм машин зам тавиад 28 хоног тавьж байгаа. Машин замтай. Улаанбаатар хотоос дархан ортол 28 хоног явж байгаа. Машин замаар явхад 28 хоног явж шүү дээ. За ингээд Монгол орн хичнээн Улаанбаатар бид нар барьсан гэхэлэр энэ замын үүд энд бас нэг юу байгаамаа бас нэг хөлийн цэг байгаа.
За энд аяз жуулчлалын баазууд байгуулсан. Тэгээд энэ тойчиг болгон дээр бид аяз жуулчлалын баазуудыг байгуулах гадна зөвхөн одоо энэ Ирээнээс хойдлын улаан өвд хүртэл 4 Улаанбаатар хотод байгаа. 4 яг ингээд дистралсан. 1 2 энд 3 4 гэд энд ингээд за ийшээ 4 энд 2 гэж 6 Аранга Өөранга 7 8 за энэ Доромтод 2 шинэ хот байсан. Нэг нь Улаанбаатар, нөгөөх нь Чингис хот байгаа. Ингээ 10 болчихж байгаа. За ингээ Завхныхтай 11, Гов Алдаахтай 12, Баян Хонгорхтой 14, одоо 14 Өвөр ангаагаас гадна Болгоныхтай нийлээ 14 гээд гэх мэтчлэн одоо хотуудынхаа нийт аймгийн төвийн хотуудыг хэлэхэд одоо ингээ 14 болчихсон. За үүнээс гадна нэг аймгийн талбай хэмжээ бол асар том байгаа байхгүй юу? За нэг ийм аймгийг Монгол улс гэж нэрлэж байгаа. 18 Монгол улс болчихж байгаа. Маш том газар нутаг шүү дээ. Нэг аймгийг чинь Булган 12-ыг чинь нэг том аймаг болгочихж байгаа. Булган аймгийг чинь нэг том аймаг болгочихж байгаа. Баян Хонгор аймгийг чинь нэг том аймаг болгочихж байгаа. Баян Хонгор аймагт одоо Баян Хонгор аймгийг бид нар бүгд сайн мэднэ. За Баян Хонгор аймагт юу байна гэхээр Япон улс байгуулсан бид нар. Япон улсыг одоо Баян Хонгор аймагт байгуулсан байна. Бээжин хотыг Төв аймгийн урталт одоо байгуулсан байна. Ахаад Бээжин хот байгаа. Монгол улсын газар нутаг дотор 2 Бээжин хот байж шít. 2 Бээжин хот, 2 Япон хот байгуулсан. Тэгээд энэ Япон улсын далай тэнгисийг одоо яаж байгуулсан бэ гэхээр бид бүхэн сайн мэдэх одоо Атлантын далай буюу Энэтхийн далай гэж ярьдаг. Энэтхийн далайгаас одоо ус авч одоо Солонгос тэнгисээс одоо ус авч одоо хиймэл асар их хэдэн мянган километр газраас одоо усан суваг татаж одоо Улаанбаатар хотын ойролцоо маш том одоо нуур байгуулсан. Одоо Хяргас нуурын дайны нууруудыг байгуулсан. Одоо бид нар энэ байгаль нуурыг харахгүй. Ер нь ерөнхийдөө газрын зураг дээр ийм байгаа. Тэгэхээр Монгол улсын газрын зураг ямар ч эмчтэй байгаа нь тодорхой байгааз. Тэгээд одоо энэ байгаль нуур чиний хажууд бол ер нь бол энэ Хяргас нуурын ус нуурын хэмжээний одоо дайны арай бага тийм одоо нууруудыг байгуулсан. За тэгээд энэ Япон улс байгуулад тэгээд ийм хиймэл нуур тогтоосон. Тэр нь одоо Япон тэнгис гээд нэр өгсөн байгаа шүү. Тэгэхээр 2 Япон хот байгуулсан гэхлээр чинь одоо 2 Япон тэнгис байгаа гэсэн үг. 2 Бээжин хот байгуулсан гэхлээр 2 одоо Япон улс давхарлагдсан байгаа шүү дээ. Одоо Улаанбаатар зөвхөн Улаанбаатар хотоос хуучин одоо энэ Монгол улсын хил хязгаар хүртэл одоо 2 Япон улс 2 Бээжин хот байгаа шүү гэдгийг л одоо хатуу анхаарах хэрэгтэй шүү монголчуудаа. Тэгээ Баян Хонгор аймаг чинь бас Япон улс байгуулсан байгаа шүү. Баян Хонгор аймаг чинь тэр жигт одоо Япон улс байгуулсан. Аймгийн төв татан буугдаад аймгийн төвийг одоо тэр жигт нь одоо маш аюултай үзэгдэл болсон. Атом бомбыг хайсан байгаа юм шиг байна. Тэгээд Баян Хонгор аймаг чинь юу ч байгаагүй. Ганцхан хүүхдийн паркын тэр алсын аргач үлдсэн. Өөр юу ч байгаагүй Баян Хонгор аймагт. 1997 онд очиход одоо Баян Хонгор аймаг тийм л одоо дүр зурагтай. Баян Хонгор аймгийг маш сайхан хот байгуулад Япон улс байгуулсан шүү монголчуудаа. Тийм учраас маш сайн бодолцох хэрэгтэй шүү ер нь бол. Тэгээ ийм газар нутагтай байгаа. Тийм учраас энэ Монгол улсыг одоо дээхэн үед одоо газар нутгийг Монгол улсыг 7 хуваасан ч үлэг хөрвөлийн дайтай гэж хэлдэг. Юунаас ч одоо илүү их олон хуваагаа хийсэн чинь 18 хотыг одоо 18 улс болгосон. 18 аймгаа дандаа улсын хилээр заагалцсан байгаа шүү. Ер нь сайн бодоход бол жишээлбэл одоо энэ Доромт аймаг, Хинти аймаг, Сүхбаатар аймаг гэмшлэн одоо энэ зүүн аймагуудыг одоо аймгийнхын хилээр улсын хил тогтооцсон. Тэгээд одоо мөн одоо хөвсгөл сэлэн мөн улсын хил тогтоогод бүгдээ нэг улс болгоцсон байгаа. Тэгэхээр нэг аймаг дотор бид нар нэг Улаанбаатарт байгуулчаад тэндээс гараа явахдаа
Монгол улсаас гараа